Сүүлийн хоолны хордлогод орсон тохиолдол нэлээд их гараад байгаа. Хамгийн сүүлдэл гэхэд 61-р сургуулийн 1 ангийн 14 хүүхэд өдийн цайнаас хордлого авсан байгаамаа. Уг энэ дээрх асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын газраас хүнсний байгууллагуудад хараа хяналтыг байнга тавих шаардлагатай. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний байгууллагуудад тавих хараа хяналтанд хүнсний аюулгүй байдлын хуулиар хязгаарлагдчихжээ. Шаардлагатыг мэргэжлийн хяналтын байгууллага урдчлан хийж үйж одоо хийх ёстой гэж ингээд хуульчилсан. Урдчлан одоо зарлах юм бол хэн өөрийн химийг одоо яг байгаагаар нь харуулах. Бүх химийг байхгүй болгоод, сайхан болгоод, зөрчлөг болгоод одоо харуулж шүү дээ. Энэ мэтэр нь бол мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа явуулах тэр боломж бололцоо хууль эрхцэн үйлчлэл ер нь улам бүр одоо хаагдчих. Жил ирэх тусам мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд хязгаарлагдсаар байгаа гэдгийг холбогдох газраас хэллээ. Ялангуяа хүнсний эрүүл ахуйн хуулинд хүнсний байгууллагын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тавигдах шалгалтыг тухайн салбар хариуцахаар заасан байгаа. Тэгэхээр үндсэн шалгалт хийдэг байсан мэргэжлийн хяналтын газар шалгалт хийх боломжгүй болсон. Иймд хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Энэ хоолны хордлогууд бол одоо гарч байна тийм ээ. Одоо бас нэг хэд хэдэн хордлогууд гарчлаа. Энэ нэрийн юутай болоотой гэвэл манай энэ эрсэл суурилсан хинээс шалгалт болно. Энэ одоо мөрдөж байгаа бидний одоо гол барьж байгаа 3 хуулийн дээр бас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг л эндээс харагдаж байгаа юм. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэж байгаа хоол хүнсэнд тогтмол шалгалтыг хийж байх учиртай. Гэтэл өнөөдөр баталсан хууйд захирагдан иргэдийн хэрэглэж байгаа хоол хүнсэнд хяналт тавьж чадахгүй улмаас иргэдэнд хорцоор байгаамаа.